дахин их хурлын гишүүн болохын төлөө энэ хүмүүс чинь хүн хөтлөө явна үсттэй. Яш шийтгэл авахгүй төлөө энэ гэмт хэрэг хийсэн хэдэн тэр бумаар мөнгө хийсэн хүмүүс ч одоо бэлэн мөнгө нь гэртэн багтгаа болчиход алтаар авч хурааж ийн гэж байгаа шүү дээ. Худлаа биш шүү. Бэлэн мөнгө нь гэртэн багтгаа болчиход угааж дийлэхгүй болчиход гултмаа болгож алт болгож хадгалж ийн гэж байгаа шүү дээ. Энэ хуулийнхны дунд явж байгаа л яриа шүү дээ. Чимбата чи энийг мэдэхгүй байна гэж байхгүй. Та нар ийм хүмүүсээ гаргаж ирэл дээ. Ийм хүмүүсээ гаргаж ирч чадахгүй байж энэ хуулиар одоо ингэж хангалж ийн тэгж энэ гэр дотор хулганы нөхөө бүгдийг бүгэлж ийн гэж ийм утгагүй юм битгий яар. Энэ хадгалан дээлээ банк санхүүгийн байгууллагууд дээр явж байгаа энэ мөнгө угааж байгаа хэрэгүүдээ та нар үзэлтэй. Хиний хитэн төгрөг хаана угаагдаа явж байгааг бүгд мэдчихэж байгаа шүү дээ нэртэй устдаа. Яагаад энэ цөөхөн имийг чинь олоод усыг олж дийлэхгүй гэж байхгүй байгаа шүү дээ. Энэ шиг амархан юм хааваа энэ гудамж зогсож байгаа залуучуудаас 20 хүн оруулаад гаргахад юм явна дөө. Аргын зааж өгөөд усыг мурлаа явахад чинхүү сэтгэл байхгүй учраас та нар ийм байдалд явж байгаа. Одоо болоо. Одоо ингэж авилгатаа тэмцэхгүй. Яг тэмцэе гэж байгаа бол бүх юмаа тайлж хагаад энэ гудамжинд үсгтэй байгаа ард хэрэгчийг тайлж хагаад бүгд шалтан үз. Нэг хэсэг нь хуулиар өөрсдөө хамгаалуулсан, албан тушаалаар өөрсдөө хамгаалуулсан. Нэг хэсэг нь гудамжинд дамжлагтай тэмцэнэ гэдэг ингээд явна гэж байхгүй. Энэ төр орший гэж байгаа бол өнөөдөр. Одоо өнөөдөр бид нар энийг зэгцэлж авахгүй бол дахиад 20 жилийн дараа цусаар уйлаач энэ авилгачтайгаа тэмцэж чадахгүй шүү. Цусаар уйлаач. Баян хоосны ялгаа чинь туйлдаа хөрнө. Тэр цагт энэ энтэх шиг кастинг систем рүү энэ ус ч өөрөө орно.